Сайн байцгаана. Өнөөдрийн бичлэгээ би та бүхэнд энэ Чинэлийн агоонгийн амархан муудалтай хэрхэн хийснээ бүтнээр үзүүлэх болно. Ингээд бичлэгэнд орцгоё. Хамгийн ихэнд би бор өнгийн тхинийг ашиглан нүдний хөмсөний ясны тооцгээрээ ер нь уусгаж тавьж өгсөн. Ингэснээр уусгал маань илүү цэвэрхэн болох болно. Үүний дараагаар би бараан хүүхэнгийн тхинийг ашиглан бас нүднийхээ гадны хэсгээрээ бодож өгсөн. Гэтэ бараан өнгийг ашиглахдаа аль болох багаар уусгаж тавьж өгөх хэрэгтэй. Ингэснээр уусгал маань илүү цэвэрхэн болох болно. Үүний дараагаар саад Чинэлийн агоонгийн тхинийг ашиглан би нүдний зов хэсгээрээ тавьж өгсөн. Мөн нүдний гадны хэсэгт байгаа бараан өнгийн тхинийг уусгаж тавьсан байгаа. Дараа нь бараан өнгийн тхинийг ашиглан нүдний доод гадны хэсгээрээ уусгаж тавьсан. Ингээд хөмсгөө бодохдоо би энэ нарийнхан хөмсөний харандаг ашигласан байгаа. Дараа нь будалтай энэ сойтгоо ашиглан уусгаж өгсөн. Ингээд ерөнхийдөө нүдний маань суур бодол дууссан. Тэгэхээр нүүрний бодлын үед эхлээд би кремээ тавьж өгсөн байгаа. Мэдээж суур тосоо би бичлэгийн ихэнд тавиад бэлдсэн. Дараа нь өө дарагч ашиглан нүдний доод хэсгээр өө дарагч маань баг зэрэг цайвар учраас би гэрэлтүүлэг болгоно хамарны өндөрлөг хэсгээр мөн эрүү хэсгээрээ тавьсан. Дараа нь би кремийн сүүдрээ тавьж өгнө. Үүнийгээ би багсаа ашиглан уусгана. Гэтэ эхлээд өө дарагчаасаа эхэлнэ. Өө дарагчаа эхэлж тавьж уусгахдаа би баг зэрэг товшиж тавьсан байгаа. Дараа нь сүүдрээ уусгаж өгнө. Ингээд тосон будалтай илүү сайн тогтоохын тулд би пудрээ ашиглан будалтаа шингээж өгсөн. Ингээд эргээд нүдний бодолтой хувьд би хар өнгийн харандаг ашиглан нүдний дээд дотрын хэсгээ бодож мөн баг зэрэг сүүл гаргаж өгсөн байгаа. Мөн нүдний доод гадны хэсгээрээ мөн нүдний ухархай хэсгээрээ тавьсан. Жижигхэн багсаа ашиглан би нүдний сүүл хэсгээ мөн нүдний доод гадны хэсгээ баг зэрэг уусгаж тавьж өгсөн. Мөн нүдний доод дотрын хэсгээ би хар өнгийн харандагаар будсан. Ингэснээр нүд маань илүү тод бараан харагдах болно. Гэс хормоос маань бэрнэ болсны дараагаар би гэрэлтүүлээ хазарны ясны хэсгээрээ тавьж өгсөн. Мөн ургуулны дээд хэсгээр хамарны өндөрлөг хэсгээрээ тавьсан. Маш цайвар бор өнгийн тхинийг ашиглан би хамраа өндөрлөж өгсөн байгаа. Харин ургуулын бодгийн хувьд би биений өнгөтэй ургуулын бодгийг ашигласан. Ингээд өнөөдөр маань бодол туслаа. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.